За Pritzker-ийн шагналын тухайд бол яг манай барилгын энэ чиглэлийн барилгын зурагчлалын энэ чиглэлийн хамгийн том шагнал буюу Нобелийн шагнал гэж бас яригддаг. Одоо 2023 онд болохоор Дэвид Чипперфилд гэсэн хүн байсан. Тэр хүн авсан. Тэрний өмнөхөн болохоор хамгийн анхны хар арьстан буюу Франсис Керэ гэдэг хүн авч байсан. Энэ шагнал нь болохоор 1979 онд Филип Джонсон гэх Америк хүнд өгж байсан. За энэ шагналын одоо нэр нь ягаад Pritzker-ийн шагнал гэдэг вэ гэхээр Хянцан хотелийн үүсгэн байгуулагч Pritzker гэдэг хүний одоо гэр бүлийн нэрийг ингэж аваад тэгээд тэр хүмүүс болохоор бүх одоо хөрөнгийг нь гаргаад ингэж 79 оноос хойш өгсөн байдаг. За энэ медальныхны хувьд болохоор медаль өгдөг. Тэр медалийн арга бариг нь болохоор Sullivan тэр бас архитектор хүн байсан. Тэгээд тэр хүний дизайныг хийсэн медалийг өгж байсан. Энэ шагналын бас гол онцлог ганц нэг барилгыг үнэхээр гайхалтай барьсан да гэдгээрээ шагнал өгдөг тийм шагнал биш. Тэр хүний турштай ага хийгээд барилгыг үүсгэхдээ тэр хүний ямар философитой байсан, тэр философинд хүн төрөлхтөнд ямар нөлөөлөлтэй, тэр хүний онцлог, тэр хүний зорилго, концепт гэдэг зүйлхэн дээр илүү ач холбогдол өгж ин шагналыг өгдөг.